За энэ дифференциал тэгтгэлийг бодноо. За энэ бол хувьсагч ялгах дифференциал тэгтгэл. За тэгэхээр энийг ийш нь оруулж үржүүлээд зөрвүүлээд энийг нь ийш нь оруулж үржүүлж. Тэгэх юм бол 3y тэнцүү 3y үржих нь dy тэнцүү 2x-ээс хасах нь 7-г үржих нь dx болно. За тэгээ мэдээж хэрэг 2 талаас нь интеграл авчих юм бол тэнцвүүн тэмдэгний зүүн гар талд нь 3y квадратыг хуваах нь 2 нэмэх нь c1 гэж. За тэнцвүүн тэмдэгний баруун гар талд нь болохоор энэних функц нь x-ийн квадрат хасах нь 7x нэмэх нь c2 болно. За тэгээд c1-гээ ийш нь оруулж хасаад 3y квадрат 3y квадратыг хуваах нь 2 нь тэнцүү x квадратаас хасах нь 7x нэмэх нь c2-оос хасах нь c1. За c1 c2-ийн хооронд дурын тоо орлуулж болдог. Энэ зөв тогтмол тоо учраас энэ хоёроо нийлүүлээд ингээд c гэж бичиж болно. За тэгээд юу болох вэ гэхээр 2-оор үржүүлээд 3 туваана. y-ийн квадрат гэдэг бол 2x квадратаас хасах нь 14x. За c-гээ 2-оор үржүүлэхээр дахиад 2c болно. Тэгэхээр дахиад c гэж бичиж болно. Тэр нэг асуудал гарахгүй. Хуваах нь 3. За ингээд ерөнхийдөө бол дифференциал тэгтгэлээ бодчихлоо гэж ойлгож байна. За бүр цааш нь бичье гэх юм бол y тэнцүү нэмэх хасах язгуурын дор ингэж бичнэ. За ер нь бол яг энэ чигээр нь ингээд өгсөн байхад бодлого ботсон тоцноо.